Орой өдрийн үзэгчтэй та бүхэнд өнөөдрийн сэдв хөтөлбөр шууд хүрч байна. Өнөөдрийн сэдв хөтөлбөрийн зочноор Монгол Улсын их хурлын дарга Зандаа Хүүгийн их болд оролж байна. Танд орой өдрийн. Орой өдрийн үзэгчтэй. Тэгэхээр сүүлийн үед одоо сонгуул ойрцоотой холбоотой мэдээллийн нэлийн одоо өрсөлдөөн эрчимдэж байна. Хар цагаан PR бас нэлийн өрсөлдөж байна. Тэгэхээр яг энэ цаг үед бол одоо гол ярьж байгаа сэдв бол Монгол Улсын өр. За иргэн бүрийн одоо ногж байгаа өрийн асуудлыг бол онцолж ярьж байна. Энэ дээр бас бүхэл одоо PR-а хийж байна шүү дээ. Тэгэхээр улсын их хурл бол засгийн газарт эрхийг олгосон байгууллага. Өнөөдөр улсын их хурлын бүр эрхийн хугацаа бас дуусах төгсөж байна. Улсын их хурл өөрөө энд бас хяналт тавих. За энэ баттай иргэдэд одоо төөрөлдөхгүй судалгаатай мэдээллийг өгөх ёстой газар бол бас төлөөлөх нь бол та гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ зээлтэй холбоотой мэдээлэл өнөөдөр хичнээн хэмжээний зээл за бусад Чингис бондоос болон бусад бондуудыг оролцуулсан зээлүүдийн нийт хэмжээ иргэн төлөлтийн талаар та нэг мэдээлэл өгөх үү? За Монгол онкол улсын хурлын харийн байгууллага би одоо 109-оор албан ёсны мэдээлэл өгөхөөр ирлээ. Яагаад гэвэл гадуур цацагдж байгаа сонгуул зориулсан манай Монголын ард түмний сонгуулийн шоу гэж нэрлэдэг юм бол хэрээс итрээд аргагүй өрхөнд одоо танаа хамгийн олон үзэгчтэй танаас уг тандлаа. 22.6 тэрбум долларын Монгол улсын зээл бол байна. За өр бол болчоогүй байна. Зарим компанийн хувьд бол өр болсон байна. Өр зээл хоёр бас ялгаатай. Чи одоо банк руу очиод би сая төгрөгийн өр авъя гэж очтгүй үстэй. Юу гэдэг вүлээ? Зээл авъя. Надад сая төгрөгийн зээл өгөөч ээ. Чи хэрвээ сая төгрөгөө жилийн хугацаатай аваад 12 сарын турш багаагаар төлөө дуусгачих юм бол өр биш. Яг тэгвэл графикын дагуу явж байгаа зээлийг зээл гэж байгаа. За хугацаа хэтрнгүүт хугацаа хэтэрсэн өр гэдэг ойлголт үүсэж байгаа. Одоо хэвийн бус зээл мэл гэдэг чанаргүй зээл мэл гэдэг ингэ явсаар байгаа. Эцсийн дүндээ энэ бол өр болж байгаа. Монгол улсын тухайн үеийн зөвлөлт холбоот улсаас авсан 10 тэрбум шилж хөрвөлийн зээл бол өр болсон. Их өр гэдэг нэртэй. Манай хойд төрш маань хөнгөлж өгөөд 95% төлөвлөөгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол өр болсон байсан. Тухайн үед одоо би санаж байна. Нийт 10 тэрбум шилж хөрвөлийнхаа өрийг $1 шилжүүлээд 10 тэрбум долларын өр болгочоод нийт Монголын 2 сая хүнд хувагаад $5,000 өр гэж бичээд явдаг улс төр бол байсан. Тэгээ яг тэр давтагдж байгаа. Одоо бол нэг хүнд 15 сая төгрөгийн өр байна. Нэг хүнд 15 сая төгрөгийн өртөө гэдгээр айлгаж байна. Монгол Ардын намын албан ёсны сурталчилгаанд тэгж явж байгаа. Тэгэхээр энэ бол 22.6 тэрбум долларыг нийт 3 сая хүндээ хаваагаад өнөөдөр ханширжүүлээд тийм тоо тавиад байгаа. За пүрвэ одоо би хамгийн энгийн зүйлээс эхлэе. Пүрвэ зээл авчээ. Чи одоо юунд хаан банкнд өртөө зээлтэй. Чи зээлийн хэвийн төлөө явж шít. Төлж чадхаа боллоо. Би чиний өрийг төлөх үү? Би чамтай огт хамаагүй хамаатан садан биш. Би зээл авлаа чи төлөх үү? Төлөхгүй. Тэгэхээр засгийн газар мөн адилхан. Засгийн газар бол хувийн компанийнхаа өрийг төлдөг юм аа. Энэ нийт зээлийн одоо би энэ Монгол банкнаас авсан энэ нөгөө нууцд хамаарахгүй хэсэг нь байгаа. Статистик. Ямар нэгэн компани нэрмэр байхгүй. Нэг хэсэг нь бол нууцд хамаарат байгаа. За одоо би энэ зүйлийг та бүхэнд харуулъя. Энэ ногооноос эхлээд энэ ногооноос эхлээд эндээс эхлээд энэ хүртэл засгийн газарт хамаагүй өр байгаа. Нийт түн 15 тэрбум 620 сая долларын Монгол улсын зээл. Тэгтээ энэ гурав дотор хамгийн том цэнхэр өнгөтэй шууд хөрөнгө оруулалт толгой компаниас охин компанид олгосон зээл. Улаан өнгөтэй манай аж ахуй нэгжүүдийн зээл. Ногоон өнгөтэй арилжааны банкуудын зээл. За саарл өнгөөс эхлээд төв банкны зээл эхэлж байна. Энд ердөө 3хан байгаа. Энэ Монгол банк, энэ хөгжлийн банк, энэ засгийн газрын. Одоо энэ улбар шар өнгөтэй бол улсын их хурлын засгийн газар давхыг зөвшөөрсөн зээл байгаа.
Энэ бол засгийн газрын өр төлбөр гэдэг нэртэй ийм ангил байгаа. Энэ бол улсын их хурлын одоо 8-9 дарга байдаг баг. 92 оноос хойш өнөөдрийн хүртэл. Миний гарын үсэг зурснаас одоо хамгийн ихний улсын их хурлын даргач Багунд ерөнхийлөгч. Тэгээ бит хоёрын хоорондох Нямдорж, Дүндэ Жандсан, Дэмбэрлгай, Өшөө хэм байна. Бүгдээрнгийнх нь тэр засгийн газар бол гадаад зээлийг заавал улсын их хурлаар дамжуулж авдаг. Улсын их хурл зөвшөөрөл авах, зөвшөөрөхгүй байхгүй. Чингис бондын ирэх болгосон зээлийн хэмжээ. Чингис бондын 5 тэрбум долларын ирэх боллоо ч гэсэн 1.5-ыг аваад зогссон ш. Нөгөө 3.5-ыг ахуулаагүй. Тэгэхээр энэ зээл бол 1990 оноос өнөөдөр эхний улирал хүртэл ийм олон жил авсан зээлийн нийлбэр юм аа. Нэмэгдсээр байгаад ийм өндөр болсон болохоос биш. Нэг өдөр арчилсан ам гарч ирэл бүгдийг авчаагүй. Ялангуяа энэ нэг хэсэг бол оюу толгойн бүтээн байгуулалттай холбоотой ийм том зээл бол байна. South Gobi Sands байна. Энэ бол Монголд огт падгүй зээл байгаа. Компаниуд гадаадын банкнаас зээл авчаад төлж чадахгүй бол хэн төлөх вэ? Батлан даалт гаргасан эсвэл одоо эд хөрөнгөө тавьсан. Чи банкнаас зээл авахтаа байраа тавьдаг штэ. Зээлийг төлөхгүй бол байраа оруулах. Тэгэхээр энэ компаниуд бол одоо Rio Tinto гэхэд гадаад байдаг аль нэг уурхайгаа оруулах юм яах чинь нэг л тийм болох хэвээр. Энэ улаан бол бас онцгой. Энэ улаан бол манай их хурлын гишүүн байдаг ардын намын голцоо компаниудын авсан зээл байгаа. Энэ дотор MCS байна. Энэ дотор Energy Resource байна. Энэ дотор MAC байна. Бас л манай үндэсний том компаниуд. Тэр хэд зээлээ бүгдийг нь оруулж өччихээ. Тэрийг 3 сая хүндээ хуваагаад төлөөлнө гэдээ яваад байгаа нь маш сэжигтэй байгаа. Яхаараа MAC авсан зээлийг Монголын ард түмэнд төлөх ёстой. Яхаараа MCS авсан зээлийг Монголын ард түмэнд төлөх ёстой. Ийм хариуцлагагүй юм байж болохгүй. Чи бид хоёр банкнаас зээл авахдаа бие биенийхээ зээлийг хаадгүйтэй адилхан хувийн компани авсан зээлийг Монгол улс төлөхгүй. Хувийн банкны авсан зээлийг Монгол улс төлөхгүй. Нөгөө ногоон өнгөтэй 2 тэрбум долларын зээлийг төлөхгүй. Хавны улаан дотор Апон, Мятын нөгөө Boeing гэж бүгд л орж байгаа л да. 100 сая долларын. Тэгээ ийм хязгаар бол байна. Бидний төлөх ёстой зээл бол 6 тэрбум 979 сая доллар байна. Монгол банк, Хөгжлийн банк хоёрыг хоёулангийн улс төлнө гэж тооцвол. Тэгэхээр Монгол банк бол өөрийнхөө зээлийг өөрөө төлнө, Хөгжлийн банк бол өөрөө төлнө. Хөгжлийн банкны тэр олон хөтөлбөр зээл, аж үйлдвэрийг хөгжүүлнэ гэдэг чинь бүгд өөрийнх нь зээлүүд байгаа. За ямар ч маргаангүйгээр төлдөг 4 тэрбум 36 сая доллар бол манай улсын 90 оноос хойш 26 жил авсан зээл байгаа. Энэ 26 жил авсан зээлийг сүүлийн 4 жил засгийн эрх барьж байгаа арчилсан намыг бүгдийн төлөв гэдэг бол за наандаж хэлэхэд шодрог ус байгаа. 11 онд авсан, 10 онд авсан. Энэ байна. 9 онд авсан, 8 онд авсан, 7 онд авсан, 6 онд авсан. Бид нар байгаагүй шүү дээ. Зүгээр шодрог байцгаая. За өр зээл гэдэг бол улс төрчих асуудал биш юм аа. Энэ бол одоо би маш энгийнээр жишээлж байгаа юм л да. За чи байрны зээлтэй. Чи байрны өртөө гэж ярьдаг үстэй. Байрны зээлтэй. Яг л чи сар болгон мөнгө төлөөд хэв явж байгаа. Тэр бол зээл. 20 жилийн дараа зээл дуслаа, хөрөнгөчнийг боллоо. Тэрнтэй адилхан чи банкнд очиод би өр авъя гэж хэлдэг шүү дээ. Тэгэхээр нэг үгээр тоглоод байгаа. Хэвээ явж байгаа зээлтэй Монгол улсад хугацаа хэтэрсэн зээл 1 долларын 1 төгрөгийн байхгүй. Энэ бол хэвээ явж байгаа. Зарим компанийн хувьд бол хүндрэл гарсан үнэн. Тэдний хувьд бол өр болсон байгаа. Energy Resource жишээ нь 713 сая доллар дээрээ дефолт болсон. Тэр бол өр болсон. Одоо энэ өрөндөө юугаа хороолох вэ гэдгээ бодож байгаа. Нөгөө мөнгө өгсөн улсууд нь ухаан удгийн ч юм хурааж авах гээд шүү. Өшөө South Gobi Sands өрөө төлж чадлагүй зарлуулаад Bloomberg-ээр зарлаад байна гэдэг чинь нүүрсний үнгийн тунцсан. Тэгээ нүүрсний үнийг өргөлж мөнх өндөр байх шиг одоо зээл авцсан. Одоо энэ улаан дотор би энэ 2 тэрбум 709 сая долларын улаан дотор явж шít.
За энэ ногоон бол манай банкнуудын гаргасан гадаад бондууд. Худалдаа хөгжлийн банк одоо хаан банк юу гаргалаа та. Энэ бол хэвээ явж байгаа. Энд бол дефолт болоогүй байна. За энэ цифр дотор SGS дефолт болсон. Ойролцоогоор хичнээн компани байгаа бол цэнгэр. Ирээ тэмтэй болоогүй. Би одоо чамд компанийн нэрийг хэлээд зээлийн дүнг хэлчихэр нөгөө улсын нууц руу орчих гээд байгаа. Тийм учраас би хийж болохгүй байна. Ер нь бол энэ дотор хураангуулснаар 10-аад том компани. За жижигүүдийг бүгдийг нөгөө том дүнгээр нь бичсэн билээ. Тэрэн дотроос бол харагдахгүй. Зөвхөн томоохон одоо юу гэдэг нь 100 сая доллараас дээш өртөө улсуудыг бичсэн билээ. Тэгэхээр энэ өр зээл бол улс төрийн сэдэв биш ээ. Нэгдүгээрт монголчууд зээлийг төлөхгүй. Зээлийг авсан манай улсын хурлын одоо баян гишүүдийн одоо муугаар хэлэх юм бол олигарх гишүүдийн өр бол тэд нартай үлднэ. Улсад хамаагүй. Улс өөрийнхөө оногдох ёстой өөрөө төлнө. Энэ зээлүүд чинь 10 жил, 15 жил, 20 жил, 30 жил, 40 жилийн зээлүүд байна. Графикийн дагуу төлөгдөж явж байна. Хаа байсан 1990 онд авсан зээл биш. 90 онд хэрвээ чи 26 жилийн зээл авсан бол өнөөдөр төлөгдөж байгаа. Нөгөө зээлийн хүн өндөр болчлоо, төлбөрийн график өндөр болчлоо гэдэг дагаа чинь бидний 26 жилийн авсан зээл. Тэгвэл өнөөдөр авч байгаа Чингис бондны 1 тэрбум 2022 онд төлөгдөнө. Энэ сонгуулийг өнгөрөө дахиад 2 жилийн дараа төлөгдөнө. Тэгэхээр Монгол улсынхаа нэр хүндэд битээ алдаач. Монгол улс ерөөсөө гадаадаас баахан 22 тэрбум доллар зээлчид төлж чадахгүй байгаа юм шиг мэдээллийг түгээгээд байна. Төлбөрийнх нь хугацаанд болцоод Монгол улс төлж чадахгүй. Бид нар одоо дефолт зарлаа гэж хэлж байгаатай адилхан мэдээлэл гадаадад түгээд байна. Ямар ч тийм болоогүй, ямар ч ямар болоогүй. Наад өр зээлнээс ч илүү хийх ажил их байна. Үнэхээр сүүлийн 4 жилд маш их бүтээн байгуулалт хийсэнтэй хинч маргахгүй байна. Тэгвэл энэ бүтээн байгуулалтыг юугаар хийх вэ? Зээлээр хийхээс өөр арга байхгүй. Одоо дараагийн зураг нь би танаас тодруулаа. Энэ шараар тэмдэглэгдсэн байгаа засгийн газрын зээл гэж байгаа. Энэ хэмжээг одоо анх улсын хурлаас ирэх олохдоо дотоодын нийт бүтээгдэхүүнтэй бас харьцуулж олгосон. Энэ хэмжээ бол одоо хадгалагдж байгаа. За би одоо чамд дотоодын нийт бүтээгдэхүүнтэй засгийн газрын өрөө хэмжээг процентоор дэлхийн улс орнуудтай харьцуулсан харьцуултыг харуулъя. Улаан өнгөтэй зураас нь дотоодын нийт бүтээгдэхүүн 100%-тай. За Япон, Грек гэдэг хоёр улс 250 руу төхөж явна. Гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүнийг 2.3 байна уу 4%-аар дахин өсгсөн зээлтэй байна. Би одоо энэ хэсгийг ярьж байна. Энэ хэсэг энэ бол илүүдсэн байна. Тэгвэл Япон улсын эдийн засаг эрүүл байгаа. Яг тэгвэл Япон улсын эдийн засаг энийг даана. За Грек улсыг бол даагаагүй. Дефолтоо зарлаад одоо жинхэнэ гадаад өрийн бүтцийн өөрчлөлтөө хийж байна. Дараагийн 10 улс Итали, Америк нэгдсэн улс, Испани гэх мэтийн улсууд 150%-тай байна. Дараагийн GDP-гээс хэтрэлтэн 150%-аар үржүүлж шин. Яг дотоодын нийт бүтээгдэхүүн төлөөд зогссон 13 улс байна. Сингапур, Франц, Канада гэх мэтийн яг 100%-тай. Дараагийн 26 улс бол 80 орчим хувьтай байна. Энийг одоо 80 гэж бодъё л та. Энэ хэвд байгаа учраас Герман, Бразил, энтгэг бид бол дунд орчимд байгаа 35 улстай зэрэг байгаа. Монгол, Польш, Хятад гэх мэтийн улсууд бол дотоодын нийт бүтээгдэхүүнээс 50%-аас одоо энд ийм хоёр зураас байгаа. Бид чинь 40 хэд билүү, 50 хэд билүү, 56 билүү, 58 билүү гэж маргаад байгаа ш. Тэгэхээр нэг энэ хавьдал бид нар ингээд яаж тооц гаргачлаасаа болоод байгаад байгаа. Тэгэхээр манай зээлийн хэмжээ бол аюулгүй. Одоо зээлийнхаа оронд газар нутгаа өгнө гэдэг бүр балаа юм ярьж гисэн. Нөгөө ардын намчаа. Тийм юм ерөөсөө болохгүй. Зээлийнхаа оронд газар нутгаа өгдөг улс дэлхийд дээр нэг ч байхгүй. Тийм сонгуульд ялах гэж болно, улаарч болно.
Тэгвэл энэ тусгаар тогтнолоор бити улс төр хий, гадаад өрөөр бити улс төр хий, бүх юм чинь байдгаар л байж байна. Харин ч манай улсын эдийн засаг тогтворжиж байна. Би зүгээр дахиад дараагийн ямыг харуулъя. Монгол улсын жилийн инфляц 92-93 оны зааг дээр 325% инфляцтай байсан. Энэ өглөө босготол юмны үн 3 дахин өссөн байсан. 3%-аар биш, 3 дахин. Одоо тэгвэл 2015 оны сүүлээр энд 2% л болж байна. Жилдээ бүтээгдэхүүний үн 2%-аар өсөж байна. Энэ бол мөнгөний зөв бодлого, монголчууд хоримтлалтай болж байна. Ипотекийн зээл авч байна. Ипотекийн зээлийн 3.4 их найт төгрөгийг Монгол банк хаа нэгэн газраас зээлээгүй. Ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэдэг одоо ардын намхны ойлголтоор бол энэ бол буруу, инфляц үүсгэнэ. Тийм хуучин онол байна. Хэрэгцээсээ илүү мөнгө үйлдвэрчил инфляц болдог. 1930 оны онол. Тэгвэл 3.4 их найт төгрөгийг ирээдүйн тэтгэврийн нөөц сан гэдгээр 82 мянган айлыг орон сууцтай болгочих. Цаана 100 мянган монголчууд ажилтаа болчих. Барилгын салбар одоо хуучин 75 жил барьсан орон сууцыг би 96 товчлсон л да. 4 амчаа дарга байхдаа 4 жил орчим явсан. Тэгэхэд бид нар 100 мянган айлын орон сууцыг 75 жилд барьсан байдаг. Одоо өнөөдрийн хурдаар энэ 100 мянган айлын орон сууцыг барих бол 4 жил хэрэгтэй. Барилгын хурдас бол тэгтлээ өссөн байна. За энэ барьсан барилгыг Монгол банк бол мөнгөжүүлэх шаардлагатай. Тэрний төлөө одоо ардын намынхны мэддэг хэлээр нь ярих юм бол мөнгө хэвлэсэн. Тэглээгээд инфляц болоогүй. Харин ч 2% руу очсон. Яагаад вэ? Яг чам шиг залуу улсууд илүү дутуу зарлаа хэмнэж байна. За нэг хэсэг баар мар бол хаагдсан. Нэг бааранд орж арх ухаа болоод нөгөө мөнгөөрөө сар болгон баашингийнхаа өртгийг төлөөд өөртөө өөрийн болгож аваад биш төрөөсөн мөнгөс чиний хөрөнгө болоод хоороод байгаа. Тэр зарим жижиг дунд бизнес бол хохирсон. Тэгтээ Монгол улсын инфляц тэр одоо ардын намхны мэддэг эдийн засгийн онолоор бол 20-30% болох байлаа шүү дээ. Гэтэл эсрэгээр 2% болсон байна. Тэгээ ийм маягаар бол эдийн засгийн одоо онол мэдэхгүй улсууд их олон юм ярина. Энэтэй адилхан Монгол улс бол сүүлийн 4 жилдээ 1000 км-ийн хурдтайгаар засмал зам барьж байна. Жил болгон 1000 км. 1921-ээс 2012 он хүртэл ачилсан намыг олонх биш олуулаа болох хүртэл 2012 оны 8 сар хүртэл барьсан замыг онд нь хуваагаад үзэхээр 32 км байгаа. Бид зээл авахгүй зүгээр л хөгжихгүй. Авсан зээлийг төлөх чадвартай эдийн засаг бүх аймгийн төвийг засмал замаар холбосноор бий болно. Монголын эдийн засгийн тархаа бутархаа олон эдийн засгийн хоорондоо холбогдох тусмаар бие бинийгээ тэтгэж эхэлж байгаа. Тэгээ энэ зээл авах уу, зээл авахгүй юу гэдгийг зааг бол энд л байгаа. Зээл авахгүйгээр жилдээ 32 км зам бариад явж болж байна. Ардын нам шиг. Зээл аваад жилдээ 1000 км зам бариад хөгжиж болж байна. Одоо энэ сонголтын өмнө Монголын ард түмэн ирсэн байна. Тэгэхээр одоо энэ маш ойлгомжтой асуудлаар битгий улс төр хийгээд чи ардын намынхаа Монгол улсын гадаад нэр хүндэд халтхаа болооч. Монгол улс гэж нэг бүтлгүй улс 22 тэрбум долларын зээлийг маргааш төлөх гээд байгаа юм шиг тэгсэн чинь мөнгө нь байхгүй. Тэгээ одоо өрөнд орцсон юм шиг ингэж яриха болоо. Танай компаниудын авсан улсын их хурлын гишүүдийн чинь компаниудын авсан зээлийг Монголын ард түмэн төлөхгүй. Одоо нэг юм сони юм болоод байгаа. Арчилсан нам нөгөө муу хэлүүлдэг Чингис бонд гэдэг мөнгө авчираад МСС өгөөд, Мон полиметэд гарамжууд өгөөд, энержи ресурс өгөөд, инх ангууланд өгөөд 6-700 тэрбум төгрөг болчиход байгаа. Тэгээ үйлдвэрүүд боссон, эсвэл босоогүй дампуурсан зөндөл юм байна л д. Тэгсэн чинь нөгөө хэд нь сонгуульд нэр дэвшгээрээ Чингис бонд шиг хог юм байхгүй. Ард түмний 15 сая төгрөгийн өрөнд орууллаа хүн болгоныг. Төрөөгөө хөлтөд хүртэл 15 сая төгрөг хойрлцсон байгаа ш. Гэхдээ тэгээ энэ 4 жилд юу хийсэн? Арчилсан намын засгийн газрууд
юм хийж чаддаг үндэсний компаниудад итгэсэ. 6% хүнтэй үйлдвэрлэлийн зээл өгсөө. Одоо тэгээд тэр нь буруу байсан юм уу? Монгол ардын намын үед зээл авахт зээл гэж хэлдэг. Арчилсан намын үед Чингис Бонд авахаар өр гэж хэлдэг. Ядаж нэг юмыг хоёр янзаар нэрлэгээ болё л та. Хоёр нүүр гаргалаа гэдэг шүү дээ. Нэг л нүүртэйгээ байл да. Энд чинь сонгуул хэдхэн хоногийн дараа дууслаа шүү дээ. 3 4 тий. Дахиад уулзсан шүү дээ хэдүүлээ. Энэ улс орны чинь хөгжүүлэхэд мөнгө хэрэгтэй шүү. Мөнгөгүй байж болно. Улсын төсөв зам барих гэдэг ойлголт алга болсон. Одоо бид нар зөвхөн цалингаа тавьж байна. Нийгмийн салбарынхаа барилга боломж барьж байна. Дэд үтсээр татах, өөдөн татах хэрэгтэй. Мөнгөгүйгээр хинч биднэрт цалингүй ажиллахгүй. Засмал зам, төмөр зам одоо. Энийг дахиад бид нар зээлээр авна. Одоо нөгөө юугаа харъя л та. Энэ улсуудын бас л хөгжсөн улсууд байгаа шүү дээ бид нар. Энэ хөгжсөн улсууд ягаад Япон улс, Итали улс, Америк улс, Испани улсууд дотоодын нийт бүтээгдэхүүнээсээ давсан үр тавиад байгаа. Уг нь бол мөнгө сангатал улсууд ш. Ягаад Герман Бразил энтхэг улсууд, Сингапур, Франц, Канадууд манайхаас илүү үр тавиад байгаа. Эдгээр улсууд бол хөгжилдөө итгэж байна. Одоо ардын намын улс төрчдөөс ялгаатай. Бид зээл авах, хөгжин, дарж чадна. Манайхан дөнгөн данган 50% босго алхангуутаал өглөө хатлаа, газар нутгаа алдлаа. Ийм балаа юм ярьж болохгүй шүү дээ. Та түрүү хэлчихсэн. Одоо шинэ залуу хүний хувьд ингээд гадуур баар гэдэг ингэж ярьж л та жишээ авч. Би зүгээр хүмүүсийн ярианаас сонсож байхад нэг ийм зүйл яриад байдаг байхгүй. Одоо ингээд ардсан намын засаг ирэх барьж байгаа энэ үед бидний карманд мөнгөгүй болчлоо. Ер нь л ингээд нэг мөнгө муутай болчиход байна. Гэсэн нэг ойлголт. Энэ бас улсын хэмжээнд бас нэг улс бас нэг юм мөнгөгүй цалингаа тавьж чадахгүй байгаа юм шиг бас нэг тийм мэдээлэлүүд явдаг. Миний хувьд бол 1700 орчим үйлдвэр одоо зөвхөн замын бүтээн байгуулалтуудаас гадна энэ бондын хөрөнгөөр 1700 орчим үйлдвэр баригдсан гэсэн мэдээллийг эртэд харж байсан. Энэ үйлдвэрүүд одоо эргээд ирэх жилүүдэд үр ашгаа өгч эхлэх байх. Араас олон үйлдвэрийг дагах байх. Энэ улсын том маасаараа хөдөлж байгаа яг энэ үед иргэдийн магадгүй халаасанд мөнгө өнөөдөр бага юм шиг өнөөдөртөө харагдж байгаа боловч энэ алс ирээдүйдээ үр ашгаа өгөх болов гэж. Яг хоо бид нар нэг 2000 оноос эхлүү 2004 оноос эхлүү энэ нэг уул уурхай гэдэг юмд их одоо архинд орсон хүн шиг орчод байгаа. Уугаал согтоол сайхан байгаа юм шиг. Тэгээ архинасаа гараад харсан чинь нөгөө уул уурхай өндөр үн алга болцсон. Энэ уул уурхайн бүтээгдэхүүний өндөр үн гэдэг биднээс хамаарахгүй Монголоос. Эсвэл буухта биднээс асуухгүй байна. Монгол улс бол энэ 200 улсын нэг л байгаа. Тэгэхээр энэ зах зээлийн үнийг бид дагаж амьдрахаас өөр аргагүй. Асуудал нь юундаа вэ гэхээр боловсруулаагүй байгалийн баялагын үн бол маш их дээшээ доошоо улж байна. Супер цикл гэж хэлдэг. Түүхийн эдийн супер цикл. Маш их дээшээ явж байна, маш их доошоо явж байна. Дээшээ болдог үе дээр нь Монгол ардын намын ерөнхий сайд нарын ажилласан жилүүд таарсан юм аа. 17% өсөлт гэдэг. Харамсалтай нь 17% өсөлт болж явахад өөрөө чинь сая ялдаг 1700 үйлдвэрийг санхүүжүүлэх байсан. Тэгээгүй. Бүгдийн сайхан бэлгээр нь тараацсан. Одоо тэр 3 байны 4 их 84-өөс юу ч үлдээгүй. За арчилсан намын үед бүх төвхөйд нь унсан. Дээдлэн 5 дахин, доотлол нь одоо 30% унж байна. Энэ үед бид 1680 үйлдвэрийг үйлдвэрлэлийг дэмжих сургалтын хувийн зээлээр санхүүжүүлсэн. Хөл дээрээ боссон, зарим хэсэг нь өргөтгөл хийсэн, зарим нь цоо шинээр байгуулагдсан. Монголын банкуд 6% зээлтэй өгч чадахгүй. Ягаад гэвэл хадгаламж нь 15% байдаг. Энэ 1680 үйлдвэр бүгдээрээ одоо ажиллаж байна. Бүтээгдэхүүн гаргаж байна. Ажилчиндаа цалин өгч байна. Бид сүүлийн 20-30 жил бий болгосон энэ нэг 8-ны эдийн засаг А зэгээс авч Б зэг зардаг, үн нэмдэг. Энэ бол эдийн засаг биш. Эдийн засаг гэж юу юм бэ гэхээр манай байгалийн түүхийд эцсийн бүтээгдэхүүн болоход л орших хэрэгтэй. Хэлбэр дүрсээ өөрчлөх хэрэгтэй. Коогчх нүүрс төмрийн өдөр биш. Бид нар гангаар хийсэн бүтээгдэхүүн гадагш нь гаргах хэрэгтэй.
Ийм л зорилгыг одоо манай улс өмнөө тавьж байгаа. Инкээс өөр зам бидэнд үлдээв. Үгүй бол бид хөгжилтэй орнуудын үйлдвэрлэсэн барааг авч хэрэглэгч улсын хувьд үлдэнэ. Дэлхийн эдийн засаг, Монголын эдийн засаг яг хизээнээс сайжраад эхлэх бол. Хэрвээ тэрийг мэддэг байсан бол одоо дэлхийн хамгийн баян хүн байх байлаа ш. Тэрийг одоо хэн ч мэдэхгүй байна. 21-р зууны эхний 10 жил бол маш өөдрөг байсан. Бүх юмны үн өсөж. Дэлхийд даяараа удахгүй энэ баян ядуу орнуудын ялгаа арилна. Маш тийм оптимизмтай байсан. За сүүлийн 10 жил энэ бол алга болсон. Ерөөсөө энэ бол хит үйлдвэрлэл үүсчихжээ. Одоо гангийн хит үйлдвэрлэл хятад улсад үүссэн. Хятад улс дангаараа дэлхий дээр үйлдвэрлэж байгаа 1 тонн гангийн талыг гаргаж байгаа. Энэ гангийн илүүдэл нь өөрөө когсчих нуурс төмрийн өдрийн үнийг унгасан. Австралийн үн унсан, Монголын унсан, ерөөсө бүгдээрнгийнх нь үн. Тэгэхээр энэ нэг илүүдэл нь зарагдаад, байшин барилга болоод, машин тэрэг болоод хэрэглэгчид зарагдахгүй бол дахиад энэ төмрийн өдрийн үн когсчих нуурсын үн өсөхгүй юм бэл. Тэгэхээр бид энэ дэлхийн эдийн засгаа таньж мэдэхгүйгээр янз бүрийн юм таамгаар ярьж болохгүй. Ирэх жилүүдэд бид нар түүхийн эдийн өндөр үнд найдах ямар ч арга байхгүй. Тэгэхээр бид байгаа жоохон түүхийн эдээ эцсийн бүтээгдэхүүн болдог л аж үйлдвэрийг бий болгохгүй бол нийт монголчууд ажилтаа болохгүй. Одоо маш энгийн зүйл. Тэгээ ийм зүйл рүү маш хурдан орох хэрэгтэй. Өнгөрсөн 4 жил харин ч бид нар сургамж болсон. Уул уурхай гэдэг уулын буугыг хараад унсан морь хөдөө аж ахуйгаа бид нар мартсан. Хөдөө аж ахуйд ерөөсөө хөрөнгө оруулах байсан. Улсын ч тэр, компани ч тэр, малчтан ч тэр. Одоо анх удаа энэ сайн машины зээлгээд юм гаргаж байна. Зүгээр л малаа эрүүл болгочих. $1 зах зээл байна. Хамгийн энгийн уул уурхай дахиж биднэрт $1 өгөхгүй юм байна. 5 толгой бүтнээрээ ажиллаад $1 хөрөхгүй одоо. Гэтэл манай 200 мянган малчин айл бүх мал нь эрүүл болох юм бол чөлөөтэй хийн. $1 махны экспортыг. Хөдөө аж ахуй бол жил болгон мал нэмэгдэж байна. Жил болгон ноолуур ямааны нуруунд дээр ургаж байна. Дуустдаг байдлыг биш. 5 толгой 100 жилийн дараа дуусна. Оюутлогоо 70 жилийн дараа дуусна. Нөхөгдөхгүй. Гэтэл манай 200 мянган малчин ард түмний хөдөлмөрлөдөг 57 сая бол байж л байна. Төрөөл, өсөөл, боожоол, махсуу, аршир, ноос, ноолуур болж хуурал. Тэрийг харин бид нар дэлхийн зах зээлээр гаргадаг чадвартай болох хэрэгтэй. Эцсийн бүтээгдэхүүн. Нэвтрүүлэг дуусгасан танаас би бас өнөөдрийн үйл явдалтай холбоотой нэг асуулт асууя. Одоо Үзбекистаны нийслэл Ташкент хотноо Шанхай хамтын ажиллагааны уулзалт болж байна. За энэ уулзалтандаар бас түүхэн гэрээ хэлцээрийг яг одоо Монголын цагаар бол одоо бараг зурагдаад дуусчихсан байгаа. Өнөөдөр байнгын хороо хуралдаж энэ асуудлаар бас хуралдаж шийдвэр гаргалаа. Энэ бол Евразийн эдийн засгийн коридорын нэг хэсэг ачаа тээврийн асуудал байна. Та энэ дээр нэг тодруулаач. Тий, улсын их хурлын үйл ажиллагаа сарынхан завсралгын хугацаа дуусаад өнөөдрөөс эхэлж байгаа. Байнгын хороод хуралдаж байна. За аюулгүй байдал гадаад бодлого баг ганцаар өнөөдөр хурлаа. Ташкентийн цагаар 10 билүү 11 цагт хуралдах гарын үс зээлийн гарын үс сурах эрхийг бид нар Ташкентийн цагаар 8 цагт эхлээд 9 цагийн өмнө 2 цагийн өмнө дууссан байдаг. Тэгээд бушуухан эрхээ өгөөд гарын үсийг зуруллаа. Энэ бол манай улсын сүүлийн 10 жил хөөцөлж байгаа гэрээ юм аа. Бид ингээ бүс нутгийнхаа эдийн засгтай жинкнээсээ холбогдож байгаа. Одоо Монгол дугаартай машин Орос хятадын нутгаар далайн бомтор чөлөөтэй явна. Эсвэл манай баян үлгээгөөс юм ховдоос хөвсгөлөөс мах атсан машин Казахстаны Хоргос гэдэг бомт руу чөлөөтэй нэвтэрч байгаа. Махаа авчиж өгчөөл Хоргосоос жимс аваад буцаад ирнэ. Яг дэрэнтэй адилхан 3 улсын хүн даацсан машинууд бие биентэй нэвтэрдэг стандарт хамаг юм тохирч байгаа. Аль нэг улс дээр нь гайл үзсэн бол нөгөөх дээр нь үзэхгүй ч гэдэг юм уу. Ингэж нөгөө худалдааг чөлөөтэй болох гэдэг. Логистикийн чөлөөтэй бол, тээврийн чөлөөтэй болгож. Ийм юм л манай эдийн засаг дутаад байсан. Бидэнд мах байгаад идэг, зарах бараа байгаад идэг, импортлох хэрэгцээ байгаад идэг. Тээвэр дээр очиж гацсан. Тэр эдийн засагт хөл гэж байдаг бол тэр нь тээвэр баг, тий. Тээвэр бол маш чухал гэдгийг саяын гэрээс харна.
манай ерөнхийлөгч маш их хүчин чармайлт гаргасан. Гадаад яамны сайд хөрөг сүрэн байж байна. Тэгээ энийг бол бид одоо эдийн засгт маш зөвөр, маш хурдан ашиглах хэрэгтэй. Тийм учраас аюулгүй байдал гадаад долооны орон гишүүд хэдийгээр сонгуулийн ажилтай байгаа боловч ирж энийг одоо коноптож өгсөн. За би маргааш чуулганы эрс хөрнө гэдэгт яг үнэнгээсээ итгэхгүй байгаа. Маргааш бол чуулган зарлагдсан байна. Зарлагдсан байгаа. Ягаад гэвэл бид хуулиараа чуулганаа үргэлжлүүлэх ёстой. Тэгвэл банк орон эрс арайч өөрчээд чуулганы 40 гишүүн ирэх бол баг үгүй бахаа гэж бодож байна. Одоо эд сонгуулийн ажил явж байгаа учраас. За баярлалаа танд. Тэгэхээр Монголын мэдээ сувг өнөөдөр та бүхэнд улсын хурлын даргалтай ярилцаж, за улсын хурлын бүрэн эрхийн хугацаа дуусч байгаа энэ үед бол Монгол улсын одоо зээлийн эргэн төлөлд өнөөдрийн нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг дүгнэж ярилцлаа. Мөн одоо өнөөдөр Ташкент хотноо болсон 3 улсын одоо уулзалт хэлэлцээртэй холбоотой мэдээллийг бас танаас тодрууллаа. Танд баярлалаа. За үзэгчтэй баярлалаа. За